Ажлын хэсгийн та бүхэн талархалтай хандж байна. Бүтэн жилийн дараа бас бүтэн жил ажиллаж энэ хуулийн төслийг сайжруулах чиглэлд бас нэлээдгүй хүч хөдөлмөр гаргасан та бүхэнд дахин баярснаа хэлье. За энэ дээр нэгдүгээр зүйл дээр хүний гэдэг юу орж ирж байна тийм ээ. Төсөл бол эргэтэн эдээс шилжин суулгах тухай хууль байсан. За хуулийн төслийн нэрийг эргэтэн эдээс гэсний өмнө хүний гэж нэмэх гэж байна. За тэгэхээр зүгээр энэ дээр бид бас жоохон ирээдүйн алсыг харсан байх хэрэгтэй. Ер нь бол технологи ангаах ухааны шинжилгээ ухаан бол их асар хурдтай хөгжиж байна. Тэр дотроо бүр тэр битгий хэл амьтны эрхтнийг хүнд суулгах боломжтой болох гэж байгаа байхгүй юу? Тийм ээ. Жишээлбэл одоо хүнд одоо хамгийн ойрхон байдаг амьтан бол одоо гахаа байдаг. Гахаа бол одоо хүнтэй их ойролцоо, дархлаа дарангуулах систем илүү сайн хөгжиж байна. Технологи илүү сайжирсан. Тийм учраас гахаад ургуулад хүртэл одоо эрхтнийг хүнд суулгахыг бай гэхгүй. Тийм учраас Баярбаатар дараагаас би бас асуух гэж зүйл хүний гэдэг үг маань энэ ерөнхий хууль маань өөрөө эргэтэн эдийн шилжүүн суулгах байсныг зөвхөн хүний болгочихж байгаа. Тэгээ хүнээс ч авна, хүнээс суулгана, хүнд суулгана гэсэн санаа орчиж байна. Тийм учраас энэ дээр та хэд бодолцсон уу? Энэ тухай ярилцсан уу? Энэ дээр санаагаа хэлээч. Би бол одоо хүний гэдгийг оруулахгүйгээр ерөөсөө л эргэтэн эдээс гэдгээр явчаасаа л гэж байна. За ажлын хэсгийн ахлагч хариулъя. За ажлын хэсгийн хүрээнд өргөн хэлцүүлгийг энэ яг хүний гэдэг үгтэй холбож хийсэ. За нэгдүгээр гол зорилго бол бид бол энэ 96 оноос хойш одоо 30 дахь жилдээ эргэтэн шилжүүлэх мэс заслыг хийгээд явж байгаа. Хууль эрх зүйн анх дахь хуулийн төсөл орж ирсэн. За ямар ч зүйл нэг эрх зүйн орчинтой болох зайлшгүй шаардлага байна гэж үзэж байна. Энэ хүрээндээ бид энэ хүний гэдэг одоо хуулийн нэр томьёонд хүний эргэтэн эдис шилжүүлэн суулгах тухай гэдэг байдлаар эхний байдланд нэг томьёолж оруулж ирэх зүүн болов. Ганцхан эрхтний асуудал биш. Эдис гэдэг зүйл бас орж ирж байгаа. Манай хуулийн зохицуулалтаар. Тэгэхээр Жимбүрэн хууль санаачлагчийн бол ярьж байгаатай би бас зарим нэг зүйлээрээ санал нэг байна. Цаашлаад энэ гурван асуудлыг хүрээнд зохицуулж байгаа учраас бас тодорхой хязгаар байх хэрэгтэй юм байна гэж үзэж. Дээр нь одоо бас энэ ангаахын чиглэлийн судалгаа хийдэг эрдэмтэд судлаачид доктортаас би нэлээд уулзаж ярилцж байгаад энэ хуулийн нэр томьёон дээр хүний гэдгийг оруулаад за ажлын хэсэг бол ингээд дэмжиж санал гаргасан. Мэдээж одоо хөгжлийнхоо хэрээр манай хуулийн төсөл бол нэлээд өөдрөг дэвшилтэд ийм хуулийн төсөл байгаа. Хөгжлийнхоо хэрээр бол тодорхой асуудлууд нэгдэх боломж нь бол байгаа. Эргэтэн гэдгээсээ илүүтэйгээр EDC-ийн асуудлыг одоо бас тодорхой түвшинд бас ярьж энэ асуудлыг оруулсан. Тэгээ байнгаараа бол өөрсдөө шийдвэр гаргаж болно. Тийм. Ажлын хэсэг бол ажлын хэсгийн түвшиндээ шийдвэр оруулж ирсэн зүйл гэж. За ажлын хэсгээс хариулах уу? Батчулуун зөвлөх 6 дугаар микрофон. За Батчулуун эсэд эргэтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны зөвлөх. За Жимбүрэн гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол анх манай хуулийн төсөл орж ирэхдээ бол эргэтэн эдис шилжүүлэн суулгах эмчилгээний тухай хууль гэдэг нэртэйгээр орж ирсэн. Тэгээ яг манай ажлын хэсгийн ахлагчийн одоо саналаар ер нь бол хүний гэдэг асуудлыг нэмж оруулах гэсэн санал орж ирсэн. Гэхдээ бид нар бас энэ дээр нэлээд ярилцсан. Учир нь бол одоогоор яг манай Монгол улсад бол яг амьтнаас хүнд эргэтэн шилжүүлэн суулгах асуудал бол яг бодитоогоор бэлэн болох бол тодорхой хугацаа шаардлагатай учраас ямар ч байсан хүний гэдэг асуудлаараа эхэлж яваад мэдээж тодорхой хугацааны дараа энэ бол ирээдүйг харсан асуудал орж ирэх нь ойлгомжтой. Тэр үед нь бол одоо бүх юм нээлттэй байя гэдэг асуудлыг ярилцсан юм аа. За Жимбүрэн гишүүн тодруулах. За тэгэхээр ер нь бол бид нэг юм технологи руу илүү одоо урагшаа харсан дараа нь ойрхон л одоо эрхтэй эдис шилжүүн суулгах тухай хуулиа өөрчлөлт байхгүй тулд бол би бол банк орон гишүүдтэй бол хүний гэдэг үгийг бол авчия гэж бодож байна. Заавал энэ байсан байгаагүй энэ угаасаа л эрхтэн эдис шилжүүн суулгах тухай хууль гэж орчход бол энэ тэр ойлгомжтой байгаа л гэж бодож байна. Тэгэхээр бол нөгөө талаас бид одоо ингээд жил төсөл өргөн барьчаад байж хахад дэлхийн улс орнууд гिचэл одоо эсийн тухай эсийн одоо технологийн дэвшил хөгжил бүр хуулиуд нь батлагдаад бид бол одоо хойно уцраад яваад байгаа байхгүй юу? Тийм учраас бид их шуурхай бүтээлж байх үүднээсээ за дээрэс нь ойр орхон солиод байхгүй тулд
Дээрээс нь одоо заавал хүний гэснээрээ энэ хуулийн утга санаа агуулга болыг алдагдчихгүй юм чинь. Ерөөсөө л энэ эртэн эдis шилжүүн суулгад анхны төслийн хуураараа авчаасаа гэж хүсэж байна. За баярлалаа. Санал хураалтаараа шийдэх. За Алцсан